Хүмүүс зун улс төрөөс хамгийн их өндөрөөд өвөл олонгууд улс төрийг хамгийн их анхаарал хандуул сонирхдог. Улс төрчид бол өвөл ард түмнээс хамгийн их өндөрөөд зун болонгууд ард түмэнтэй хамгийн ойртон алчдаг. Нэг үгээр бол өвөл олонгууд иргэд улс төрийн араас гүйж, зун болонгууд улс төрчид иргэдийн араас гүйжж байгаа юм. За улс төрчид бол зун ашигтай, харин иргэдэд өвөл ашигтай. Тиймээс сонгуул зун болдог. Бүхий л сонгуул дандаа нь 2 жилийн ирэх ашигаараа явагддаг. Зун болоход яг тэд хөдөө гадаа явхад амар урт өдөртөө богинохон шөнөтэй учраас өдөржингөө ажил амжуулчихна. За биеийн хүйтнийг тисэх гэж энерги алдахгүй болохоор үлсэж ядарх нь бага болно. Бээр чөхөр чанад хүрч хязгаарлагдахгүй зэрэгэд бол бүх талаар даваа талтай болчихж байгаа юм. Нөгөөтэйгүр жилийн дээр бүх цаг үед ажиллаж исэн хүмүүс зуны налгар цаг болонгууд яг хотоос холдон хөдөө бараад нь завсар авна, амралтаа авна. Тиймээс улс төрд нервэ барахгүй. Цаг агарын аясаар сэтгэл санааж гэсэн цаанаасаа нэг л сайхан болол удахгүй бүх зүйл илүү дээддэх мэт санагдана. Тэгэхээр байгаль цаг уурна хүмүүсийн зан хандалтай холбоотой гэдэг талаар Монтескье ингэж хэлж байгаа юм. Хүйтэн цаг агаартай тэр газрын хүмүүс давуу талаа илүүтэй мэдэрч хонзогнох хүсэл багтай байдаг. За аюул заналгүй гэдэгтээ итгэлтэй тун шулуухан ом их зал гарах нь бага байдаг. Харин халуун дулаан уур амьсгалд дамждаг хүмүүсийн бие махбодын тамир шавхагдаж улмаар сэтгэл санаанд нөлөөлдөг. За тийм хүн юмд хайхрамжгүй сониуч биш юмыг шударгаар бүтээдэггүй болдог. За бүр сүлдээ номо болж хүлэгддэг. За тэд оюун санаагаад ажилласнаас илүү шийтгэл хүрсэн илүү амар гээд боолын эсрэг сонгодог гэж. За иймээс халуун орнуудад классик боолчлол тохиромжтой. Мөн халуун орныхон шашин давтамтгай байдаг үүнийг энэтхэг орноор Монтескье жишээлж байгаа юм. Монгол бол халуун шорон, хүйтэн шорон, тиймээс туристууд эрэстээс энэ уур амьсгалын онцлогийг гайхацгаадаг. Дэлхийн улс орнуудын энэ хэвшмэл загварын дагуу Монголд үе үеийн сонгуулийг зуны улирал хийсээр ирсэн. Сонгуулийн идэвх хүрэлцэхгүй л байдаг. Цэргүүд хөгшчүүд л хамгийн эст ирсэн сонгуулийн эцсийн жинг дарддаг. Зун болохоор яадаг хаалга тогшоол цонхоор сурчлагын чимээ сонсдоол зурагтад захиалга нэвтрүүлэг гарахаас ахуулаад нэр дэвшигчийн шударгыг үрэлсэн лоозон тэр сайныг амлсан тийм үү сонин материал тайлан дэлгүүрийн хаяг дээр автобусны буудлын дээр гудамж гидлийн шам дээр хаасаагүй үлгөөтэй ийм өдрүүд гадаа халуунд үргэлжилдэг. Иргэд энэ хэвшмэл байдлаас залхаад цаана идэхгүй болдог. Харин халуун өдрүүдийн оронд хүйтэн уур амьсгал нэвтсэн өдрүүдэд сонгогчдын сэтгэл санаа илүү идэвхтэй болдог. Үүнийг юунаас харж болох вэ? Бодоод үзэлтэй Монголд хамгийн их тэмцлийн жагсаал цуглаан болдог үе нь өвлийн улирал. Гэтэл сонгуулийг нойрмогчиж идэвх сулардаг зуны улирал хийдэг. Тиймээс сонгуулийг яах нь зун биш өвөл хийх хэрэгтэй.